За guys, өнөөдөр хоёр medical class эсрэг 5 epic үзэх байгаа. За тэгээд let's go. За тэгээд дөрөв нь болохоор энэ байна. За тэгээд Swan 11 гэдэг нь болохоор Alucard дээр өмнөх season дээр юм 4452 powerтай Mongolian номер 81 Alucard байгаа. За тэгээд Waze гэдэг нь болохоор Ruby өмнөх season дээр 2628 powerтай Австриагийн номер 8 Ruby байгаа guys. За тэгээ энэ хоёр Glory-г эсрэг энэ 5 epic. За let's go. Farm match зүгээр л guys, хөгжилтэй farm match. Let's go. Зя. Хоёр Glory маань main hero аавна гэж найдаж байна. За Swan болохоор угаасаа Alucard авлаа. Waze юм явтараа Ruby-г авах үлдээ. Яа, энэ хоёр яаж амар лайр стилтэй хоёр. Энэ хоёр барах хөхгүй хаа. Яа. It's fire. This is video fire. Guys, тэгээд бичлэгийг энэ тулааны үзэхээс өмнө like and sub. Зя матч гэлээ. За тэгээд guys, мен болохоор амар Emily Insane мен гээд тэмцээнүүд болд нь штэ. Тэн дээр хийдэг Castro чиг ярих бах. Мен тэгтээ тэгж ярьж чадахгүй хоо. За тэгээд юмтай ч мен ингээд таньд амар дэлгэнрүү яриулахыг хичээе. Энэ unlimited яа тэгрүүд нөө. За Frank нэрийн хийдэг зүйлийг Frank хийх гэж байгаа шүү байна. Зя Ruby Aspirants гинтэй. Яа. Нүүдх нь Alucard Lucky Box гинтэй. Reach гэдэг. Red-с эхэлж байна. За enemy core болохоор enemy ч яах вэ? Улаанбагийн core нь болохоор Karina. Би одоо энэ хоёр Glory-ийн баг дөрөнөс тий. За зэхэр багийн Ruby шүү дайраатлан орж харагдаж байна. Хардасан шүү Frank орж ирсэн татсан өглөө. За ямар ч тач flicker байсан байна. За Alucard нүржрээ блууг зохиж эхэлсэн. Frank жоо өдөж байна. За дайраад шууд ороод ирлээ бүр. Ямар зөрөгтэй нөө. Гисэн чинь Alucard нүхлээ. GG first blood. За дайраад шууд үргэлжлүүлсэн. Даанч Karina нүхэд дайраатын Karina налаад дайраад нүхлээ. За баг Frank-ын блууг нь авч туслаад энэ үгүй юу? За ариг өсөн байна. Зя Beatrix-ийн шоу бүшилж байгаа гэж байна. Бүшилж болно guys. Base-ийн л зодохгүй бол. За Ruby-г жоохон холоос дарамтлж байгаа гэж байна. Item огсорч юм бол Ruby бол баг өгөхгүй. За энэ дайрот нь бол амар зөрөгтэй шууд орж ирж байна. Glory хүний хэсэг шууд орж ирж байна. Маш эвгүй. Frank нь жоохон долирдлоо. За turtle төрсөн. Turtle авч болохгүй гэсэн дүрэн байхгүй. Тийм болохоор turtle авна. За ямтайч Minion-а энэ хоёр бол маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бүшлүүлээд дуусах магадлалтай. За Ruby нь нэлээд авлаа. Өлтөө дараад өглөө. За тэр дайрот нь улаан болоодглоо. Тэгэхэд Alucard нь red аавна гэж байна. Яла илэн хурж ирлээ. Тавуулаа хүрээд ирлээ. За дайрот рекалчлаа. За одоогийн байдлаар нэг сонирхолтой юм бол болохгүй байна. Тоглолтын дундор алах баха. Yes, the fire галгарсан тултууд. За Alucard нь Ruby болохоор станц үед нь Alucard орж ирэл тэгэл Jinkin хоёр savage шүү дээ. За айтмуудын үед нэг иймэрхүү байна. Нэг ч том айтам авсан хүн алга. За тэнд шууд Beatrix лүн дайрсан. Beatrix-ийн амжилт оноогоосаа үргэлжлүүл Alucard руу Frank руу дайрсан уу Karina нь орж ирээд баклаа. За дайрот нь жоохон өдөж байна. За татуулсан. Гэхдээ дайрот нэг дэмж өгсөнгүү. Layla нэрээ л урдуур тоглоодсон болохоор өглөө. За энэ хоёрыг Glory-гийн эсрэг зогсож байгаа харагдаж байна. За дайрот нь баг өглөөд. Дайротын пүүх. Сая хийлийг харсан уу? Let's go. За гой хийлвэлээ. Баг өглөөс өөрийгөө хамгааллаа.
За айтмнуудын үдэн нэгтгэжлэг барагдаж байна. За татсан. За алсан. Let's go double kill. Элэр Франкыг үргэлжлүүл алсан double kill. За 6-2 харьцаатай энэ хоёр давгаа авлаа. Энэ хоёр таврал авахуулахгүй энэ хоёрт бол энэ 5 эпик бол easy харагдаж байна. За одоо алкор жоохон завслаад блуг авъя гэж шийдсэн. Улаанбагийн корн болохоор ред авсан. За Франко Битрикс 2 мэд дээр хурж ирсэн. За Карина тэнд Скайперсээр угсарж байгаа харагдаж байна. За одоо Руби Алкорт 2 маань хоёулаа Варакс авсан байна. За Руби татуулсан. За Фликертэд аюулаас гарлаа. За энэ Лайла нарай л жоохон муу тоглоод байна. ММБ жоохон урагшилж орж жагаад алуулах чинь гисэн чинь Франкон бүр амар таталтыг хийлээ. Даанч дайрот нартаас савсхан жиж орж өглөө. Франкон бас өглөө мин яг. За юмтайч энэ юу гэж нэгэндээ хэлэхөв дээ тий. Гэхдээ энэ хоёр маань нэгээ таньдаг байгаа шүү guys. За Лайла дайрот 2 маань жоохон сая хүсэндээ паниктаад жоохон бейсэн дээр төлөвлөгөөгөө бодож ин. За болсон юм шиг байна. За Алкорд шууд төртөл зодоод өгсөндөө. За easy төртөл гүй энэ матчийн хамгийн ихний төртөл let's go. За тэнд Рубин татгдсан. За ямартай харамсалтай нь пойлтуулаад өгчлээ. За Алкорд шууд 50 байцаг авч ин тэгсэн чи Битрикс орж ирээд жоохон дарамтлаа. За блүүн төрсөн. Мэддэр тавра хамгаалаад миньон авъя гэж бодож шиг байна. За дайрот нь дахиад ямар ч айц хүүгээ шууд блүүр нь орсон чинь гэсэн чи юу вэ? Лайла нэлвшин өгцөн байх жишээ. За тэр блүүгээ Алкорд бол маш амжилттай авч байгаа харагдаж байна. За Битрикс бол таврыг гаднаас нь цөмлөө цохиж болон гэхдээ маш бага дэмэжээр. За Алкорд нь бол маш амжилттай хөгжиж байна. Байцааг бол Улаанбагтаа алдсан байна. За энэ хүү матч эхлээд 6 минут болж хат 11-3 харьцаатай эпикүүд маань хожигдож байна. За Алкорд нь татуулсан Битрикс сүлтөд орсон. Харамсалтай нь Алкорд өглөө. За Рубин ардаас нь жоохон орсон, жоохон дэмэжлэн. За тавар нь ер нь бол гол шилтээс унаад дараагийн тус нь баг дуусах гэж байна. За одоо энэ дэр датаал Bitfy байдаг бол энэ баг мин яг. За одоо энэ Лайла амар сонин тоглож байгаа харагдаж байна. Энэ баг Warrior хүний тархинаас илүү муу тоглож байна. За эхний тавар нь Улаанбаг унгаа чадлаа. Дайрот нь орж ирсэн. Алкорд нартаас амар орж ирсэн guys. За тэгээд Рубин аллаа. 3 эсрэг 2 үзэж байна. За Карина нь ультаа зарж байгаад өглөө. Double kill. За let's go амар double kill хийлээ. Рубин үргэлжлүүлэн гэж харагдчихин да. Алкорд нь данч ред авахар явсан. Энд Рубин л өгөх юм шиг байна да. Идүүлчлээ. Арай л жоохон өнгөрчээ. За Алкорд энд ред авсан байна. За тэгээд жижиг жанглууд авч эхэлж байна. Битрикс Франко 2-ын 8 нэлийн доош явсан байгаа. За Улаанбагийн корн ред руугаа гүйж харагдаж байна. За Битрикс тэнд байц авч харагдаж байна. Алкорд блуг авлаа. За одоо энэ мэддэр дахин нэг гоё вааруулна гэж найдаж байна. Би одоо амар тэмцээс шууд дамжуулалтаар каст хийж байгаа юм шиг санагчлаа. Тэгж ингэж гэл. За Руби Алкорд 2 маань ирсэн. За Алкорд Лайлыг нь унгасан байгаа. Ёо нэг юм сагаар ирэх гэж зовж шүү guys. За Карина тэнд юу лээ? Ямар magic item авлаа? За үгүй Битрикс бол миньон авалтыг бол маш хурдан авч байна. За одоо энэ хоёр маань 5 эсрэг 2 юм чинь маш сайн хилддэг айтем авах хэрэгтэй байх. Тэгээ хажуугаар жоохон дефенс тэгээ immortal авах нь маш зүв байх гэж найдаж байна. Энэ фэн гэсэн бол энэ дөрөв зүгээр байхгүй хаа. Ялангуяа амар савтаац шиг ч юм уу X ах нар шиг амар тоглодог бол энэ 5 бол үнэндээ л easy байж магадгүй.
Гэхдээ энд Франког болохоор фаныг зүгээр байлгахгүй л дээ. За ямар ч тач энэ хоёр маань жоохон тоглолтыг анзаарж байна. Ямар нэг буруу хөдөлгөөн их юм бол тэрэн дээр нь далимдуулаад энэ хоёр хөдөлж эхлэх бах. За тэнд Лайла татуулаад таглаа. Тэгсэн чинь ардаас нь орж ирээ Франк нийтлээ. Let's go double kill. За Алкорд нэг килийг авсан. За жоохон бэксэн хилийн харж байгаа ах. За let's go. Энэ хоёр маань гуруулангийн унгаж чадлаа. За ардаас нь Битриксийг унгана гэсэн. За Битрикс унах нь тодорхой боллоо, унлаа. За Корн блүүг авсан. За эхний тавар бол энэ хоёр болжээ. За нэг тавраа авсан, яг адилхан явж байна. 19-5 ярцээтэй Клоринууд маань ялж байна. За enemy core татуулсан. За тавар дотор нь Алкард аллаа, Аркалтж өдөж байна. Рубин энд 3 эсрэг нэг клач хийж байгаа татуулсан. Ёо тэр хийлийн харсдаг guys. За Лайлан яг чим орж ирсэн нь хүчлээ. Энэ Руби Франкос ерөөсөө яахгүй би ч гэсэн татдаг гэл татлаа сая. Let's go. Хоёулаа double kill хийгээд wiped out болголоо. За энэ дээр дуусах боломж байна. Даанч миньон нь байхгүй боллоо. 12 киллтэй. Тэгсний 3-2 өгсөн. Let's go. This is impossible Glories. За Red нь бол бэлэн байна. Тийм болохоор Алкорд ямар ч өлөнтнө гэж найдаж байна. За өлөнтсөн. За Руби Карин нэг жоохон дарамтлж байгаа гэж байна. Тэгсэн чинь ардаас нь тавуулаа гарч ирсэн. За одоо энэ дээр л амар тоглолтыг үзүүлэх бах та. За энэ хоёр маань айтемнуудаа нэлээд өгсөрсөн болохоор хийл их хөтэй байгаа гэсэн чинь godlike. Let's go. This is fire for you. Лайлан ямар ч унсан одоо ингээд 4-2. За тэнд Алкорд жоохон паниктад байна уу. За Битриксийн орж ирээд алсан. За идүүлсэн Алкорд нүхлээ. Руби 3-1 хийл 8 руу guys. Ричи 8 руу нөө. 3-2 double kill. Let's go. Хөөгд алах хэрэгтэй. Улаанбагийн корн бол ямар ч зүгтсан. Зүхтаг байсан мөн өхөн бат байсан баг double kill. Fire. Let's go. This is impossible play. This is impossible. За free blue байгаа. Гэтэ улаанбагийн corner ч юм уу red дараад өндөө easy явах. За энэ Битрикс арай л ойртод байна уу юу? На Руби чи хөгжсөн штэ. Хэлсэн штэ. Австрия номер 8 Руби шүдэ наачаа. За энэ бол ерөөс айжтгийг мэдгүй гай. За Алкорд нь болохоор энд блүүгээс авч байна. Энд чинь Монголын номер 81 Алкорд байгаа. Гисэн чи энд юу болж байна? Лайлаг нэлүүжийн унгаагаад авлаа. Тоглолт эхлээ 12 минут 11 секунд болж байна. Тэгэхэд 36-гийн харьцаатай энэ хоёр маань үндэл алж байна guys. Угаасаа голтны зөрүү байх нь бол ойлгомжтой. Ягаад гэвэл 5-2 гэж байгаа болохоор голтны зөрүү бол угаасаа байх нь ойлгомжтой. Гэхдээ энэ хоёр солиотой моментуудыг гаргаж байна. За одоо энэ хоёр дахин энэ бейс дотор нь ороод алгах юм болов бид нар мэдэхгүй. За Алкар red руу нь явсан. За ямарч free red гэж найдаж байна. За 4 Руби ганцаар арай л ойрцсон. Тавуулаа үрээд ирсэн. Руби унах нь баг бат болсон. За Руби унсан. Алкард нь одоо юу ихэ бодож гин төлөвлөгөө бодож гин стратеги. Ямар стратеги байж болох вэ? За Дайрот нэрсэн. Карина нэрсэн. Энэ хоёрыг алахгүй гэж байна. Шууд Лайлалуу дайрах бах та гэсэн чинь Лайлаг нь алчлаа. За шууд энэ хоёрыг үргэлжлүүлээд дайрсан. Кариныг нь локлж байна. За дөрүүлээсэн болохоор бэклаа. Тэхгүй бол энэ өглөө. За Франкх нь хүүкээс цухтаад хоёр чи дайвалцаж гүйж байна. Хаяйку. Битрикс бас оноход хэцүү болж байгаа харагдаж байна. За маш амжилттай өгөхгүй 4-1 тавра хамгаалаад зогсож байна. Гисэн ч татуулчлоо. За тавар нь унсаа. Руби ирсэн. За Австра Руби. За таварт нэлийн дэмэжлүүлсэн Битрикс. Тэгтээ guys энэ Австра Битрикс гэдэг нь Монгол хүн шүү guys. Ойлгомжтой байх. Австрад очивол номер 8 болохгүй да тий guys. За
Сая болохоор солиотой фликер дарж Битриксийн нухлаа. За одоо энд 3 эсрэг 1 байгаа харагдаж байна. Миньоно авах хэрэгтэй гэсэн чинь тэнд Карина Редин авч гаргаж байна. За Алукард арай л төрөөгүй байна guys. 2 секундын дараа төрн Руби жоохон тэсэх хэрэгтэй. This is hell is impossible. Шиш нэг нь алсан, хоёрыг алсан гэвэл домог. За арайс байсангүй. Алукард нь ардаас нь орж ирсэн. За Дайротыг алаатглаа. За ингээд унах бахаад та. Юу баг Каринас муухай дэмэжлээ шүү сая. За энэ хоёр баг хударсан да. Нэг нь 23 секундын дараа, нэг нь 10 секундын дараа. Бэс зодохгүй гэхдээ бэс зодохгүй болохоор энэ хоёр төрн хоёр бэс хөөе. Энэ арай дөрөв үгүй хүүе. Бэс зодохгүй штэ. За дараагийн матч. Я матч гэлээ. За нэг манай модератор Киру жоохон асуудалтай болоод ямар нэг асуудалтай болоод 4 эсрэг 2 үзэхэр боллоо. За тэгээд манай нөгөө Алукард Монголын 81 нь болохоор Лукас авсан. Тэгээ Австри номер 8 Рубин болохоор Фэни авлаа. За энэ хоёрын бас дахин солиотой матчийг харцгаая. Өмнөх матчтай нь хожигдсон. Энэ хоёр одоо ялах юм бол дараагийн матч байгаа. Гэхдээ шууд өргөжлүүлж дараагийн матчийг дарахгүй байх. За гэхдээ ямар ч тач энэ хоёрыг алчих юм бол draw гээд хүний олог хүнээ барьдгүй мань гэдгийг энэ хоёр баталж чадна гэсэн чинь энэ Гатогийн Фэнигийн дэмэжийг Гато арай л буруу үнэллээ дээ. Тэрийг амсаад шийдглээ хүртлээ. Гисэн чи Фэни 2 удаа капла алтад харамсалтай нүтлээ. Бас ардаас нь золиос болж Лукас нүглээ. Иртэл маш амжилттайгаар дабл кил хийлээ. За 19 зүгээр л ассист нь боллоо. За тэгээ мань яг энэ тоглолтын үеэр нь рекорд асаж чадаагүй л guys. Тийм болохоор реплейс үзэж байгаа болохоор ингээд мапыг томруулж болохгүй байна. Гисэн чинь тэнд Фэни өгөхөд гэлээ. За одоо тэр яг матчтай анхаарал тэр бол миний алт байсан sorry guys. Гэхдээ энэ хоёр ял бол part 2 гэж орж магадгүй. Гэхдээ орохгүй ч гэж магадгүй. Тийм болохоор guys миний channel дээр манай channel дээр subscribe дараарай. Тэгээд намайг цаг үргэлж дэмждэг модератор болон үзэгчтэй маш их баярлалаа. За тэгээд 1000 саб хүрсэн шүү дээ guys. Энийг ботон бондоо хоног бүрт миний зүүдэн орж байна. За айлос Фэнитэй. Тэгэхээр энэ хоёр Фэни өөртөө хэр сайн тоглолтыг нэгэндээ үзүүлэх баха. Йоо жоохон хилмэл орооцолтой хэцүү шүү. За Фэни бол маш аятайхан фармдж жагаад нэг сайхан хөгжиж юм бол Фэнийг бол баг хүн олтгоо болно, орж ирэл алдаг болно. Лукас бас хэцүү болно эн чинь юу штэ, критикал дэмэжтэй хэро штэ. За орж ирсэн энд вар болох ч юм гэсэн чинь double kill, triple байна уу? Фэни орж өө. Аяг тэлж өглөө штэ. Тэлийг алж чадсангүй. За тэгтээ Фэни double kill хийлээ. Иртэлээс хариу харах авч чадсангүй. Тоглолтын турш авна гэж найдаж байна гэсэн. За enemy Фэни, enemy чи Улаанбагийн Фэни блуг авч байна. За Цэнхэр багийн Фэни болохоор red авч гаргаж байна. За 4 эсрэг 2 болохоор энэ хоёр маш нухацтай, маш safe тоглох хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг л алдаанаас болж сая харсан баг guys. Гэтэ саяныхтай жоохон хууль бус тоглосон л доо. 4-ийн дагуу бол тоглоогүй. Base татсан. Тийм. За тэр тоглолтыг марти. За Фэни кабла алтаад байгаа харагдаж байна. За орсон. Тэр иртэл нь бол маш амжилттайгаар аллаа. Хин хоёр бүр аллаа. Аргус нь өлтгүү. За ямар тач яа Улаанбагийн Фэни Цэнхэр багийнхаа Фэнийг хорон санаатнаар аллаа.
За жоо хэлэг хөнгөө гацаад шүү. Тэгсэн чинь Лукас энэ явдлыг тохиолдуулаад жоохон гол цуглуулж авсан. За Лукас л хөгжих юм бол энэ тим бол алдахгүй дээ. Тэгээ фаны хөгжих юм бол бүр лайттай болчихно. За Лукас жоохон кемплж харагдаж байна. Хүмүүрийн дургүй юм хийж байна. За фаны бол блүүдээ маш их хайртай тэрийг бол авч байна. За энэ ирэтэлийг жоохон дарамтлаад авсан. Гэтэ ямар ч ирэтэл нэмэн болохоор жоо холболоо гэсэн чинь фаныг локлсон. Йоо баг амсгаагүй илчдэгс. За фаны нь орж ирээд уугнд ирэтэлийн локсон юм шиг байна да гэсэн чинь данч гатар дээр үлтэн дарагдлаа. Бас Лукасын үлтэн гатар дээр дарагдчихлаа. Гата нь бол эцсээ хүртэл ирэтэлээ хамгаалсаар байгаад Лукас ирэтэлийг алаад өглөө дээ. Гата бол маш сайн ром байна гэж. За Аргус жоохон паниктсан байна. Өмнөх тоглолтын дээр бас жоохон паниктсан. За фаны хамгийн дуртай амтнаа авч байна. За тэнд цэнхэр багийн фаны болохоор ред аваад мэдлөө явж байгаа харагдаж байна. Улаан багийн фаны болохоор тэнд миньоны зэгцэлж явах шиг байна. За байцаа дээр вар олж магадгүй юм байна гэсэн чинь байцаагаа маш амжилттай авчлаа. За энэ фаны versus фаны гэсэн чинь ой. За. За фаны нухар гэсэн чинь Лукас нь кемплж байна. Сия улаан багийн фаны ред авч гэсэн чинь энэ бас ритейлийг жоохон дээлгсэн. За фаны нухраал гэдэг. Гатан тэнд рекалж байна. Үгүйс юм наа. За тэнд Лукас норж ирээд хойшоо нэгээ дарлаа. Үлтэн уншсан. Гатан баг өглөө. Үлтээ даруул өглөө. За фаны норж ирсэн Лукас гатог нь алчлаа. За тэгээ ямар ч харамсалтайгаар өөр өглөө. За одоо фаны ямар шийдлийг хийх нь харцгаая. Фаны ямар хөдөлгөөн хийх вэ? Ирэтэлийг алах уу? Дэмэж guys юу вэ? За ямар ч string cable татаж чаддгүй юм шиг байна. За тэр явах бай. За тэгтээ энэ матч дээр нэгэн ч төрөлөө анзаарахгүй байна. Төрөлөө бодохгүй байна. Энд ямар нэгэн шалтгаанаар байксан. За Лукасын төрөөд мэдээ хамгаалахаар явсан. Аргус нь жоохон хэмжүүлээд бүшлээд авлаа. Гэсэн чинь Аргус нь таавар дотор нь зодолж байгаа өвтөд дарсан. Одоо энэ харамсалтай юм болох нь дээ. Алгүй Аргус зүхдахгүй яасан юм бэ? Бүр 3 эсрэг 1 хийж ин. Тэр хооронд нь амжуулаад төртлөө авчлаа. Гэхдээ харамсалтай нь Лукасын амнаас хооронд нь явлаа. За тэр яг хой фанин ямар ч дахиад бэксэн. Уг нь энерги нь гайг болох юм. За ямар ч редэ авах чах шиг байна. Жох стрит кабл. За яах. Зүгээр. За Лукас нь төрцөн. За тэг дөрүүлээ мэдээр байна. Фанин бол жоохон далтган юм. Жоохон үдж байгаа харагдаж байна. Лукас нүржсэн одоо Клори шүү дээ. Та нар жоохон айхгүй нөө. Би л гэсэн мө жоохон бэклнаа. Анс. Энэ хоёр маань баг иммортлгаа. За блүү дээрээ фаны ирэтэлийг алгаадглаа ой. Юу wall spam хийж ирэтэлийг алснаа. Гата үргэлжлүүлээ аллаа. Let's go. Юу амар реакт өндөртэй тий. Let's go. За та нар минь тэгээд бичлэгний голоор нэг юм хэлээ. Та нар минь тэгээд энэ бичлэг таалагдчихвэл юм ярихгүй маа. За тултаа юм ярих. За алаа. За алаа штэ. Би дараа нь ирчихөө. За энемигүй улаан багийн фаны зүгтлаа. Цэхэр багийн фаны жоохон гимплээ. За тэгээд та нар минь энэ бичлэг энэ цуврал манд алгажвал өмнөх цувралын та нар үзсэн байх гэж найдаж байна. Нэг лежендийн эсрэг 2 гранд мастер үзсэн байгаа. Энэ бичлэг дээр болохоор 2 глоригийн эсрэг 5 эпик үзсэн байгаа. За тэгээд энэ бичлэг маань таалагдчихвэл нэг immortal эсрэг 2 гранд мастергүй 5 гранд мастер ч юм ингээд ямар нэгэн байдлаар үргэлжлүүлмээр байвал коммент дээр бичээрэй. За тэгээд үргэлжлүүлэхийг хүсвэл үргэлжлүүлэхгүй байх. Та нараас шалтгаалж шийдвэ guys. За Лукас нь кемплцэн гэдэг юм ааш. Кемплцэн. За Лукас нь ороотглоо.
За жоохон сэтгэлийн дарамт өгчжсэн нөө. Өөр жоохон гівдэж байгаа үдсэн. За Аргус нь өлтөй болох нь амьдэрсэн. За энд фанинаас жоохон дээрлүүлж байгаа юм чинь. Гэсэн чи Аргус энэ алаатглаа. За Цэнхэр багийн фаны жоохон гимтсэн байна. Лукас бол юуч болоог юм шиг бүтэн амт шиг Аргусыг алдсан зогсож байна. За одоо урдаас нь Гата Иртэл 2 зогсож байна. За фаны нэрсэн Иртэлийг локлох нь ойлгомжтой гэсэн чинь энержиг боллоо. Яалчгүй фаны блүү хинч биш гэдгийг харж байгаа guys. Тэгтээ хинч биш бас биш л те арай л жоохон доош гэж. Зүгээр. За энэ дээр бас нэг сайхан вар болно гэж найдаж байна. Ямар ч тач амжилттайгаар Цэнхэр багийн фаны блүүг аваадглаа. За ямар ч тач энержиг болсон болохоор бэксэн. За Лукас нь тэн жоохон дефиж гаргаж гэн гэсэн чи Гата Лукас 2 нүрээрээ өвсөн дотор байна. Тэ. За Улаанбагийн фаны блүүг авч гаргаж гэн. Тэгээд Цэнхэр багийн Лукас фаны 2 ред авч гэн. Лукас нь жоохон тусалсан. Мэдээж ойлгомжтой. За одоо 10 минутанд 14-7 ярцаатай явж байна. 5 эпиг бол нэг нугалцсан явж байна. Гэсэн чи фаны нүггээд гэлээ. Лукас энэ амар моментыг гаргаж чадахгүй. Гата нүгсэн. Фаны нүгсэн. Иртэл нүгсэн. Triple kill. Fire. Hello. Даач Аргусыг алж чадсан. Аргусыг алсан бол Миньяк гэд бүр солид юм их байсан байна. Саяных бол амар fire moment. За Аргус нь бол жоохон бөксөө авчиад таврахаар угсаа Глоригийн өдөөс яаж бөксөө авчихгүй бацогс чадах вэ? Тийм бистэй guys. Өөрөө epic юм. За тэгтээ Лукас шууд таврын зодсон. За таврын ямар тааж амжилттайгаар авлаа. За Цэнхэр багийн фан болохоор блүүг хүлээгээд энэ жоохон зогсчлоо. За Улаанбагийн фан болохоор бас тэнд ред авч байна. За блүүг авсан байна. Ред авлаа. За хоёр фаны бол зэрэгл хөгжиж байгаа харагдаж байна гэсэн чи фаны жоохон юм бодож байна. За Аргус энэ Акагами жоохон эргэлдэж байна. За зэрэг жоохон. За Лукас энд бэт авцсан жоохон фармлж байгаа харагдаж байна. За энэ дэр жаа миньон цэвэрлэх гэж байна. Манайс тэгтээ бүр амар хэлж байгаа үйлдэл болгоныг тайлбарлах юм дээс. За Цэнхэр багийн фаны ред авч байгаа гэж байна. Тэгэхгүй бол guys мэнд бүр ярих юм байхгүй юм чи guys. Нэг бүчлээ алхаа гэршиг баг тайлбарлах юм ааш. За ямар тааж мэд дээр бас нэг fire болох нь байна. Фаны ямар тааж жоохон сэтгэлийн дарамт өгж байгаагаар явчлаа. Аргус нь өлттэй болохоор бүхнийг хийнэ гэж бодоод жоохон урд эргэлдээд байгаа харагдаж байна. Аргус орхомог Гата нь өлттэй дарна гэсэн байдалтай зогсож байгаа харагдаж байна. За фаны норж ирээд Аргусыг жоохон дээлгэж байгаад өлтийн даравсан. Лукасын дотор нь бүр амар хийлтэй амар вар хийж байна. Дэмэж нь юу вэ guys? Push! Double kill. Let's go. Үнэхээр war тоглолт болж энэ хоёрын хувьд стрессээ гаргаж байгаа тоглолт болж байна. Эмэл тоглоод хүмүүс стрессддэг бол энэ хоёр бол стрессээ гаргаж байна. Харин энеми болохоор жоох стрессж байгаа гэж байна. За Цэнхэр багийн фаны Цэнхрээ авч байгаа харагдаж байна. Улаанбагийн фаны болохоор алужины Цэнхрээ авсан байна. Гэсэн чинь Цэнхэр багийн фаны орж ирээд Улаанбагийн фаны галлаа. Тэгтээ сая жоохон эвгүүдэж байна. Жоохон эвгүүдэж байгаа боллоо доо. За Лукас тэр лордын өвсөн урд өвсөн дотор камплж байгаа харагдаж байна. Тэгтээ энэми чинь лорд авах завгүй байгаа. Тойрыг алхал хүсэлтэд явж байгаа. За одоо 13 минутын дотор 21-8 ярцаатай Глоринууд маань угаасаа ялж эхэлдэг. Угаасаа киллер ялдаг. Хэрвээ 20 киллер ялна гэсэн бол энэ хоёр алужин ялсан байгаа. Өмнөх тоглолтын дээр ч гэсэн ялсан. Тийм болохоор мань дөрмийн тэгж бичээг юм аа. Ягаад гэвэл эпик ч жоохон харамсалтай шүү дээ. За Гата тэндүүлтэй дарж чадаагүй фаны далууллаа. Аргус нь өлттэй болохоор бүхнийг ийн гэж бодсон бололтой орж ирээд Лукас тэндүүлтэй дараад баг алгаж байна. Гэсэн ч тэр ч угаасаа зүгтэн.
Тэгэхдээ аргуусыг би арай л биелээд энэ тэр яхаа зүгээр. За тэнд Fanny аргуусыг алаадглаа, буцаж орж ирсэн, ирээдлийн алсан, double kill. This is fire moment. За одоо баг дуусах үлгүүд guys. Өмнөх тоглолтынхаа өшөөг авах үлгүүд guys. Lucas, Swan. За ямар ч гатан төрсөн болохоо чадсангүй. За ямар ч жинээр жоохон фармд жоо харагдаж байна. Immortal босгоод таврах нуур дайлчхан юм баас та хоёроо. За ямар ч Fanny Blue бол хинч биш гэж би та нарт хэлсэн болохоор Fanny Blue явж байна. Гэтэ хинч биш л дээ. Комментээр тэгээ бити минь загнаад байгаарэ. Fanny Blue-тэй хинч биш ээ хүн гэд. Тэгээд байгаа guys. За Lucas тэнд кемплдгээр кемплж явах шиг байна. Энд Fanny жоохон гатсан. Эсвэл Lucas-ыг орохоор орно гэж бодсон. Жоохон энэ хоёр бодлох шиж байна. Энэ хоёрыг би байхгүй гэж найдаж байна хамт. Lucas өвсөн дотроо зогсоогүй харснаа гинт өвсөн дотроо орсон. За Fanny нурдаас нь алхаад ирсэн. Өөркө алхаж исэн чи гайч үрээд ирлээгээл тулалцсан. Винжээсээ дараа орсон. Тэгсэн чи Fanny ороод ирсэн. Миний зөвхөн би илж байгаа харагдаж байна. Lucas-ыг орох юм бол Fanny орно гэж хэлээ үстэй guys. Гат нь үлтээ дарсан. Энэ хоёр бүр алан болж байна. Fanny буцаж орж ирсэн. Мэдээч. Lucas нүхлээ. Гэхдээ Lucas нүхлээг нь enemy 3 нүхлээ. Улаанбагийн Fanny ганцаараа үлдсэн. Энд ганцаараа 2 клорогийн эсрэг миньон цэвэрлэх маш их хэцүү. Тавраад дэвлэх амар хэцүү. Ороод гараал явах хэрэгтэй. Багийнхнаа төрхийг хүлээх хэрэгтэй. За жоох энэ хоёр моментыг чи харъя. Юу болох чи харъя гэд ороод ирсэн Fanny. За эртэл жоохон сейф тоглож байгаа харагдаж байна. Fanny жоохон дэлгэр тоглохгүй одоо болохгүй. За цэгэр багийн Fanny Blue-г нь хусчаад доошоо явсан. Яагаад гэвэл доотлын дотоод тавар нь унчлаа. За энэ улаанбагийн Fanny жоохон кабел алдж байгаа гэж байна. За энэ цэнхэр багийн Fanny орж ирээд алууллаа, Immortal унгаалаа. За бас арай ч Immortal унгаасангүй. Сандарсандаа хитэн кабел тест татаатглаа. За энэ өвсөнд кабелж байгаа болов улаанбагийн Fanny Blue дээр нэрсэн байна. Тэгээд алуулж байгаа харагдаж байна. За одоо иртэл рүү шууд айлсгүй яах вэ ойлгомжтой. Цэгэр баг Fanny жоохон тусалсан. За энэ Lucas баг миник байна да. За Fanny-г алсан болохоор хуцаанд байгаа гэж найдсан гэсэн чинь байхгүй байна. Түл triple байна да. За энд ингээл фармж байна. Шиш. Энэ аргуусны нөлттэй бүр таймингтай аллаа guys. Good game, nice game. За одоо энэ хоёр дуусгах байхаа. За угаасаа ч миньон хүрээд ирлээ. Айлч сүрэндрээ дараатглаа. Glory бас хүний олон хүнээ бариулдгүй байна. Гэтэ guys минь нэг юм боцолдоо нэг Glory-гийн эсрэг үзүүл арай л шудраг бус юм болоо гэж бодоод арай л барахгүй болоо гэж бодоод ингэсэн байгаа. За тэгээд нэг харьцаатай энэ хоёр маань яллаа. За тэгээд энэ хүү бичлэг маань таалагдсан бол guys лайк болон subscribe дараарай. Тэгээд энэ бичлэг таалагдчихвал коммент бичээрэй. Bye.